За Орхон аймгийн нийт ард иргэдтэй болон Эрдэнэ төлөвлөрийнхээ үе үеийн уурхайчин хамт олон нийт ахмадуудынхаа энэ өдрийн амар амгалан айлтгаж Монгол улсын үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлж эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За Эрдэнэ төлөвлөрийн нийт хамт олон 15 оныхоо бизнес төлөвлөгөөний дагуу эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөө даалгавраа 100 давсан хувиар амжилттай биелүүлж хөдөр олборлох төлөвлөгөөгөө 102.6 хувиар хөдөр боловсруулах төлөвлөгөөгөө 101 хувиар биелүүлсэн ийм сайхан амжилтаар үндэснийхээ их баяр наадамтай залгаж байна. За эхний хагас жилийн хувьд манай үйлдвэрийн хамт олонны олон сайхан амжилт бүтээл баяр төлөв явдал тохиолдлоо. За 4 жил гарan үргэлжилсэн их бүтээн байгуулалт өөрөө нутгалах хэсгийн өргөтгөлийн ажлыг бид амжилттай дуусгаж үйлдвэрлэлдээ хүлээж авлаа. За мөн Монгол Улсын засгийн газраас зэсайлах үйлдвэрийг барих шийдвэр гарсан нь бол бидний хувьд бол манай үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн хувьд бол маш том түлхүүр болж байгаа гэж бид ингэж ойлгож баяртай хүлээж авч байна. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Хэнтэй аймгийн бор өндрийн уурхайг төсөглөж зэсайлах үйлдвэр барих шийдвэр гарсан. За энэ нь бол манай Эрдэнэ үйлдвэрийн гарч байгаа зэсийн баяжмал эцсийн бүтээгдэхүүн болж улс орондоо өөрийн өртөг шингээсэн ийм сайхан үйлдвэрлэлийг бий болгох ийм сайхан боломж нээгдэж байна. За энэ нь бол гадаад дэлхийн зах зээл дээр бид түүхээ дээр биш уулуурхайн эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх борлуулах ийм сайхан боломж олдож байна гэж ингэж баяртайгаар хүлээж авч байна. Үйлдвэрийн хамт олон маань үйлдвэрийнхээ төлөвлөгөөт даалгаврыг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр үйлдвэрээ хөгжүүлэх олон сайхан бодлогыг бол амжилттай гаргаж хэрэгжүүлж эхэлж байна. За 95 оноос үйлдвэрийг хөгжүүлэх их бодлого буюу концепцийг 10 жилээр нь боловсруулж 2 удаа энэ концепцийг хэрэгжүүлсэн. За бид 3 дахь 10 жилийн буюу 2025 он хүртэл үйлдвэрээ хөгжүүлэх техник технологийн шинжилгээний бодлогоо боловсруулж байна. За энэ концепцийг бид энэ 15 онд болох Советийн хурлаараа батлуулж авснараа бидний ойрын 10 жилд хийх техник технологийн үйлдвэрийн хөгжлийн бодлого бол маш тодорхой болж үйлдвэрээ бид амжилттай цааш нь хөгжүүлж техник технологиор шинжлэх ийм сайхан боломж олдно гэдэгт бол итгэл дүүрэн байна. Ингээд үндэснийхээ их баяр наадмаар орхончууд маань нийт үйлдвэрийн маань үеийн хамт олон сайхан баярлаарай. Морин хурдан бүхэн нь хүчтэй харваачт нь онж мэргэн сайхан наадам болох болтугай. Та бүхэндээ эрүүл аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг дахин хүсэн өрөөё.